За сайн байцгаана хөөрхөн охид бүсгүйчүүд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ сүүлийн үеийн тренд болоод байгаа Slavic make-up-ыг туршилт болгож бодож үзэж байна. За миний энэ холиод байгаа хоёр маань болохоор foundation powder хоёр байгаа. Нунтаг powder. За энэ хоёрыг холиод түрхснээр яах вэ гэхээр арьс гоё гэрэлтэж будаг нилээн гоё жигт харагддсан мэлээ. Дээрэс нь будсны дараа ингээд нилээн жигт тарааж түрхсний дараа ингээд наалддаггүй ямар нэг юм дээр ингээд сэлбэт юм дээр ер нь наалддаггүй юм байлээ. Тэрийг бас туршилт болгоод бодож үзэж байгаа энэ бодолтон дээрээ за нуурын дээрээ нилээн сайн тарааж өгнө. Одоо будгаа нилээн сайн тарааж өгөөд будгаа будахаасаа өмнө мэдээж эрэг бейс түргсэн байгаа. Дээрээс нь нарны тасаа түргсэн байгаа. Арьсаа маш сайн чигшүүлсэн байх шаардлагатай байдаг. Зяа ингээд нилэнгүүт нь түрхэж өгнө. Түрхэж маш сайн тарааж өгнө. За одоо туршилтынхаа үр дүнг харж ийн. Үнэхээр наалддаггүй юм байлээ. Бүр нэрнгэсэн наалддаггүй юм байлээ. Та нар ч гэсэндээ туршаад үзээрэй. Гэхдээ бас энэ саяны энэ туршилтыг бас хэд удаан бас хугацаанд будахгүй байхыг зөвлөе. Яагаад гэвэл жоохон хуурайшуулах гадээлээ. За одоо жоохон цайвар ягаан өнгөөр хацраа өнгөлж өгж байна. Надад нэг тийм гоё блаш авахгүй. Гэтэ яг өөрийнхөө байгаа юмараа л цайвар блаш түрхэж өгсөн байгаа. За одоо ингээд хамраа өндөрлж өгж байна. Хамраа өндөрлөхдөө хамрынхаа миний хамар жоохон өнжөө болохоор нэг доотлох хэсгийг өнгөлж өгөө. Дээрэс нь мейкапны маань өндөрлөгөө болохоор нүдрүүгээ бас уусч өгсөн тийм өндөрлөгөөтэй илээ. За одоо хар нунтган юм тэнэр би ингээд хөмсгөө будсан байгаа. Нэг тийм амар хөмсгөө будаагүй ихтэй. Тэгээс хамнаад орхицсан. За тэгээд хацрынхаа сүүдрийг болохоор жоохон ташуу ихц шулуун доошоогоо гэх юм уу. Жоохон доошоогоо юм чиглэлтэй ингээд будахаар хацар маань гоё шүвийгөөд жоохон туранхай харагдах юм билээ. Дээрэс нь монгол хүний шанаач бас тийм ээ. Жоохон бүдүүн байдаг шүү дээ. Зя тэгээд тухныхаа сүудрийг, хацрынхаа сүудрийг их шулуун доошоогоо хийгээд эрүүнийхээ сүудрийг ч гэсэндээ их шулуун хийж өгч байна. За эрүүнийхээ хоёр талын намны хоёр тал гэх юм, эрүүний хоёр талын жижигхэн энийг бас ингээд сүудрлээд өгчхөөр бас хөөхөн эрүүн ингээд хөөхөн бас хэлбэртэй харагдаж өгнө. Зяа ингээ маш сайн тарааж өгч байна. Будаад зяа энэ дээр болохоор хөмсгөө хэлбэртэй харагдуулж байна. За крем, консилер дээр хараад хөмсгөө цэвэрлэх гэж ярьдгийн. Хөмсгөө ингээд цэвэрлэхээр гоё цэвэрхэн харагдаж өгдөг. Зяа тэгээд түрхсэн ямаараа ингээд спонжоор сайхан тараагаад өгч байна. Ер нь бол би спонжоор нүрийнхаа ингээд кремийг тараах айгу дуртай. Зяа хамрынхаа энэ шантгар хэсгийг ингэж гаргаж өгч байна. За энэ дээр би нүдний харандаа ашиглаж байгаа. Нэг арай жоохон хурдан болох бах гэж бодоод
нүдний харандаагаар ингээд хүрээлж өгч байгаа. Энэ болохоор цагаан тэн, нундаг цагаан нүдний тэнээр Slavic makeup маань өөрөө нэг тийм хар өнгийн хүрээтэй. Тэгээ цагаан өнгийн урдлынх нь нөгөө нүдний нуух хэсэг гэх юм уу тэр хэвээр ингээд цагаан тийм юутэй гэдэм билээ. Тэн тавьж өгдөм билээ. Зэ нүднийхаа хар сэтгэлгээ хийж өгч байна. Тойл авахгүй толинд харж будаагүй би нөгөө шууд утасныхаа дэлгэцээр харж будаж байгаа болохоор. Тэгээд цагаан өнгөөр маш сайн тэнэж өгнө. Тэр бодсон нөгөө нэг хар хүрээгээ багсаараа жоохон уусгаж өгч гин. Зэ сүйдэрлэж харуулж өгж гин ямар хөөснөө. Нүднийхаа бодолтыг. За одоо сармуусаа наана. Сармуусаа наасан чинь бодолт маань жоохон жижигхэн баг харагдахгүй шахуу байгаад исэн болохоор нэмж би цагаанаар тэндэж өгсөн. Нэмж бас ингээ контра бас зурж өгсөн байгаа. Харандан контраар. За тэгээд одоо уруулаа өнгөлөх чинь. Уруулаа ерөнхийдөө бол би зөвхөн өдөр тутмынхаа бодолтоор л дотор талд нь ингээд жоохон хүрээлээд өгч байгаа. Дийлүүсгийг нь жоохон арилгаад бүдэгхэн болгоод тарааж өгч гин. Зийг ингээд хөөрхөн горчж байгаа уруул маань. Зин артлын хэсэг нь юугаа бас онгойлгоод байна гэхээр глосс байна. Энэ яадаг глосс вэ гэхээр ингээд тарааж өгдөггүй. Ингээд метр буцны дараа глоссоор ингээд бутахаар ингээд арилаад идэв шүү дээ. Энэ болохоор арилдгүй мэлээ гоё. За тэгээ баяртай. Бичлэгээ маань үзсэнд баярлалаа.